өнөөдрийн за энэ ажиллагаан дээр өөрийнхөө илтгэлийг хайх болсондоо маш их баяртай байна. За тэгэхээр энд би товчхон ер нь Википедийн технологи, энэ төрлийн технологи юунд хэрэглэгдээд байгаа юм, бид нар юу хийгээд байгаа гэдгээ товч танилцуулахыг зорилоо. За тэгэхээр эхлээд өөрсдийгөө товч танилцуулахад манайх бид нар бол компьютер хэл шинжилгээний судалгааны төв гэж 2007 оноос их сургууль дээр байгуулад ажиллаж байгаад саяхнаас бол судалгааныхаа багуудыг нэгтгээд нэлээд том болгоод машин уяны лаборатори гэсэн нэртэйгээр байгуулад энэ чиглэлээр 5 үндсэн чиглэлээр судалгааны багуудад ажиллаж байгаамаа. За тэгэхээр энд бол хэл боловсруулалтын баг, өгөгдөл ба мэдлэгийн менежментийн багийн судалгааны ажлуудтай холбоотой ажлууд энд дурддаж байгаа. Бусдууд нь бол бусад 3 баг нь бол яг ухаалаг Монгол роботыг бий болгох, бусад хардаг, сонсдог, үзүүлдэг, хөдөлдөг энэ хэсгүүдийг хийх багууд байна. За энэ дараагийн зураг бол яг саяны бусад багш нарын Инхбат багш ярьсан, Баярсанхан багш ярьсан сэдвүүдтэй давтсаж байгаа санаа энд зураг авсан байна л да. Одоо бол бусад олон улсад хөгжилтэй орнууд бол семантик буюу ухаалаг арай дээд түвшний веб за тэр үйлчилгээ тийм автоматчлагдсан системүүдийг бүтээгээд байгаа. Энд бол хамгийн гол хэрэглэгдэх түн нь бол хэлний технологи буюу тухайн орчин дахь тухайн улсынхаа хэл соёлыг ойлгох ийм технологиуд хэрэг болоод байгаа. За тэгэл ядаж л интернетээс хайлт хийхэд хэл дамнасан хайлт гээл тэгээ зөвхөн англи хэл мэддэг хүн зөвхөн англи хэлний өвдөл дээрээс хайх биш. Дахиад тэрийг нь хөрвүүлээд цаашаа бусад олон хэл дээр байгаа мэдлэг, мэдээлэл хандах энэ боломжийг олгосон ийм технологиуд яваад байгаа. Тэрний суурь нь болоод ирэхээр саяны энд гол хэрэглэгдэж байгаа одоо мэдлэгийн сан гэсэн технологи, knowledge base буюу мэдлэгийн сан гэдгийг нэлээд ашиглаад байгаа. Энэ нь болохоор яг хүний тархинд байгаа мэдлэгийг ер нь формал загварт оруулаад хэлнээс хамааралгүйгээр жишээн дээр common core concepts гэдэг яг бүх улс үндэстэнд байдаг нийтлэг ойлголтуудыг тодорхойлоод за дахиад нөгөө яг улс үндэстэнд байдаггүй тэр хэлнийх нь онцлог таарсан өөр байдлаар илэрдэг тэр ойлголтуудыг бас тусгаалan тодорхойлж өгч ингэж тодорхойлж өгч сан үүсгэснээр дараа нь олон хэл соёлын хооронд бол мэдлэгийн түвшинд харьцах боломжтой болж байгаа. За тэгэхээр бид нар энэ олон улсын судалгааны багтай хамтарч ажиллаад монгол хэлнийхээ тал дээр энэ системд нэгдий гэхээр одоо яг тулгараад байгаа асуудал нь бол бид нар монгол үг ойлголтуудаа зөв тодорхойлж одоо жишээ нь энэ нь ямар утгатай үг вэ? Жишээн дээр сум гэдгийг одоо англиар яаж тодорхойлох вэ тийм? Ганц үгээр гүйчихгүй байгаа тэр ойлголт байна. Жишээ нь италиар бол зеноне гэх нэг төрлийн оройн хоол гэхдээ амар удаан гэж хэлдэг. Тэгээд Монголд бол бас нэг оройн хоол гэдэг ганц үгээр хэлж болчихгүй. За ийм их ялгамжтай мэдлэгийн болон утга зүйн төвшөнд ийм ялгаатай ойлголтуудын асуудал яригдаад байгаа. Тэгэхээр энэний суурь болоод бид нар бол тэр хэлнийхээ үндсэн хэрэглэгдэхүүн болох тоол бичгийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй. За тэгээд яг хэлний технологи гэхээр юу болох вэ гэхээр яг ерөнхийд нь бол ингээд бүх олон төрлийн салбарын мэргэжилтэнгүүд тэр салбарын судалгаа технологиудыг хамарсан байдаг. Яриа боловсруулах, бичвэр боловсруулах, мэдлэгийн менежмент тэгэл нөгөө философийн талын за тэгээд мультимедиа за ийм олон технологиуд нийлж байж хэлний технологи болж байгаа. За энэ дээр түрүүний хэлдэг нэг ойлголт гэдэг нь болохоор өгүүдийн олонлог байгаа. Тэгэхээр бүр яг тоол бичгийн хүрээнээс халиад цаашаа тодорхойлохоор бол бид нар бол яг маш сайн нэгдсэн тайлбарт толтой байж байна. Тэн дээрээ суурлаад бид нар ингээд мэдлэгийн цогц системийг тодорхой төвшөнд ингээд тодорхойлж болно гэсэн үг. Жишээ нь одоо heart гэдэг үг. За одоо энэ англи хэлний
WordNet буюу үгийг зүйлж байгаа юм л да. Тэгэхээр энийг болохоор зөвхөн тайлбар тойл биш, тайлбар тойлыг дахиад нэг төвшөө ахиулаад өгүүдийн хооронд нөгөө ойлголтуудын хооронд шатлсан холбоос үүсгээд за хат бол a kind of dwelling гэж байгаа. За тэгээд dwelling нь тэгээд living accommodation гэх мэт ингээд харахаар за хат гэдэг дотор яг үгээр бол ингээд хат shanty novel ховл хаач ингээд тавьчихсан. Тэгэхээр биднэрт ямар даалгавар болгоод байна гэхээр овоохоо урц оромж ингэж буулгаж байгаа. Тэгэхээр энийг буулгахад бид нар яалтчгүй нэг хэлний нөөц хэрэгтэй, тайлбар тойл хэрэгтэй. Small crude shelter гэл тээ. За тэгэхээр shelter гэдэг нь тойл бичгээр бид нар яг энэ ойлголтыг Монголд энд байгаа мó гэдэг ийм асуудлууд гарч ирж байгаа. Дараа нь жишээ нь одоо энэ Valley, Dale, Hollow гэсэн энэ англи хэл дээр ялгаад тодорхойлсон юмыг монгол хэлэн дээр ганцхан хөндөй гэдэг ингээд тавьсан байна. Тэгэхээр одоо бидэнд хөндөй олон төрлийн хөндөй яг энэ бидний яг би яг хэл шинжлэлийн хүн биш компьютерийн ухааны талын. Тэгэхээр өөрийнхөө төвшөнд бол одоо бид нэр ингэж гаргаж тодорхойлоод яваад байгаа. Тэгэхээр ийм гоё судалгаатгуунууд асуудлууд биднэрт тулгараад байгаа. Жишээ нь тэнд бол 3 хуваажигт 2 байх жишээтэй 2 хуваажигт за тэгээ реали гэдэг за ийм төрлүүд гарч ирээд байгаа. За тэгэхээр жишээ дурдахад бол яг хэлний нөөц ялангуяа тайлбарт бол ямар чухал бай гэдгийг эндээс харж болно. За тэгээд энд бол хэлний технологи гэдгийг сая хэлсэн. За ерөнхий утгаараа сая би зүгээр knowledge management, knowledge base мэдлэгийн сангийн тухай товч дурдлаа. Одоо яг хэлний технологи гэдэг ингээд ярихаар хэлийг ярьдаг, сонсдог, ойлгодог, ярьдаг, бичгийг нь хувиргадаг юм төвшөнд явж байгаа. За тэгээд яг орчин үеийн нийгмийн шиг хандлага бол эхлээд өвдөл одоо мэдээлэл боловсруулж чаддаг байна. Мэдээлэлээс мэдлэг гаргана, мэдлэгээс тэгээд дэшээ сets enter ингээд ийм төвшөлт шатлалтай явж байгаа. Тэгэхээр бид нар мэдлэгийн төвшөнд харьцахын тулд яг хэлээ ойлгодог чадвартай байх ёстой болж таарч байна. За тэгэхээр энд бол зөвхөн өгүүлбэр боловсруулсан байдлын жишээ. Тэгэхээр өвзөн төвшөнд бол за ингээд комиссийн бүрэлдэхүүн хууль зүйн сайд батлна гэвэл яг комисс энэ өгүүлбэрийг задлаад өгүүлбэр зүйдээр энэ өгүүлбэрийн бүлэг нэрийн бүлэг энтер байна гэд мод бүтцээр задлаад цаашаа утга зүй рүү ороод энэ батлав гэдэг нь энэ дөрвийн аль нь вэ гэх тий. За тэгээд энэ дээр ярьж байхад заримдаа одоо шинэ үгийн утгад бас үүсэж ийн үгүй юу гэдгийг бид нар мэдэхгүй байна л да. Тойл бичигт яг албан ёсоор орсон үгүй юу? Яг одоо бидний бариад байгаа энэ тойл бичгүүд дээр шинээр бас үгийн утга үүсэж байх тохиолдол байж болно. За гэх мэт ийм асуудлууд гарч ирнэ. За тэгэхээр энд wiki тойл буюу wiki технологи яаж оролцдог вэ гэхээр за яг wiki гэдгийг сая тайлбарлалаа. Маш хурдан гэсэн нэг талаас нөгөө талаас яг wiki гэдгээр нөгөө вебсайт ямар зөвхөн интернет веб браузер хоёр байхад чи тэр лөө ороод тэр үйл ажиллагаанд оролцож болох боломжтой. Тэгээ агуулгыг өөрчилж болно, засч болно. За ийм вебсайтыг ерөнхийдөө wiki гэж ойлгож болно гэж. За тэгээд энэ дэд төслүүд байна. Тэгээд wiki-г сая зөвхөн тойл бичиг гээд ярихаас гадна цаашдаа тэр одоо Wikisaurus гэх Thesaurus буюу яг онтолог WordNet төвшөнд нь синоним нөгөө ойлголтуудын хоорондох холбоосыг тодорхойлоод ирэхээр Wikisaurus гэж салгаад за тэгээд Wiki species гэж одоо бүр нөгөө төрөл зүйл биологийн тал руу нарийсгаад ингээд салбар болгоод явуучвал за Wiki source гэхээр номын сангийн төвшөнд free library үүсгэх. За Wikipedia гэдэг нөгөө энциклопедия төрлийнхний юм. За Wiki News гэдэг мэдээллийн Wiki стандартаар бүх мэдээний агуулгуудыг энд free буюу чөлөөтэй хандах байдлаар тавьсан. Wiki quote гэдэг нөгөө ишлэлүүдийг хэвээр дахиад Wikiversity буюу university онлайн хичээлүүд. За ийм Wiki технологиудад тавьчихж байгаа. За тэгэхээр энийг яаж вэ гэхээр за энэ Wiktionary дотор байдаг бидний багтааж болох агуулгууд энэ байна. За энийг юунд ашигладаг вэ гэхээр энэ Wiki-д хандхад нээлттэй учраас энийг автоматар
авч боловсруулаад за тэгэхээр яагаад гэвэл нөгөө талаас энэ викиг бол community буюу тэр нийгмийн хүн бүхэн оролцох эрхтэй учраас агуулгыг баяжуулж байна. За тэрийг нөгөө талаас нь автоматар авч боловсруулад ер нь ямар хэлэн дээр ямар өөрчлөлт гарч байна, ямар чиг хандлага гарч байна, энэ үгэн дээр ямар шинэ тодорхойлолт эсвэл шинэ сенс нэмээд байна, ямар relation нэмээд байна, энэ үгийн үн дуудлага нь яаж өөрчлөгдөж байна гэх мэтээр явцсан байдаг. Заримдаа бол тэр үгийн аймгийн тэмдэглүүр за энэ үгүүд бол ийм нэр үгийн үүргээр ордог гэл тээ. За тэрийг нь ашиглаад энэ дээр суурилсан үгийн аймгийн тэмдэглүүр үүсгдэг. Тэгээд яриа танилт яриа үүсгэхэд зориулаад одоо Монгол вики дээр оруулаагүй байгаа. Ярианы дуудлага, үгийн дуудлага гэсэн хэсэг байгаа. Тэрийг нь зүгээр IPA буюу нөгөө үгийн дуудлагын галгаар бичсэн транскрипшн хийсэн байгаа. Бид нар одоо энийг яаж сайжруулж болох вэ гэвэл яг дуудлагын WAV-ыг нь үүсгээд тавьчих болно. За бусад викинүүд дээр бол яг WAV-ыг нь үүсгээд тавьсан байгаа. За тэгэхээр за иймэрхүү байдлаар тэр нөөцүүд нь буцаад бас дараагийн өөр бусад хэрэглээний суур юунууд болж өгч байгаа юм л да. За тэгэл жишээ нь тэр word sense disambiguation гэхээр за энэ үг ямар утгаараа орсон бэ гэдгийг яг вики тоол дээр викигийн entry дээр тодорхойлоод за энэ өгүүлбэрт викиг нь яг энэ утгаар нь орсон байх шүү гэдгийг гаргаж ирэх боломжтой. Иймэрхүү байдлаар хэрэглээний ажлууд нь гараад байгаа. За энэ дээр бол хөгжүүлэлт юу байж болох вэ гэхээр одоо энэ дээр шинэ үгийн утга нэмэх гэдэг асуудал байж болно. За тэгэхээр энэ болохоор яг бид нар шинэ үгийн утга нэмэх гэдэг дээр материалын сан буюу их хэмжээний бичвэр дээрээс статистик шинжилгээ хийж байгаа. Ер нь вики дотор за вики ч юм тойл бичих дотор байгаа энэ олон саяны батлах гэдэг дээр 4 янзын сенс буюу утга байгаа тийм. Тэр дөрвөлээ байна уу буюу эсвэл тэр дөрөв дээр дахиад 5 дахь өөр тэр дөрвөөс ялгаатай утга гарч иж гэнэ үү гэдгийг бид нар янз бүрийн математик аргаар гаргаж ирж болдог. Тэгээд тэрийг ингээд баяжуулж болно. За тэгээд бас тайлбарыг зөв оновчтой сонгох асуудлыг энэ дээр бас хийх хэрэгтэй. За тэгээд олон хэлтэй бид нар холбож болно. За англи, солонгос гэх мэт юм. За үгийн дуудлагыг сонсохоор оруулахаар ингээд явж болж байгаа. За тэгэхээр ийм ойрд хийх боломжтой ийм хөгжүүлэлтийн ажлууд байна. Энэ дээр боломжоор бид нар оролцох саналтай байгаа. За ингээд энэ бол дүгнэж хэлэхэд за саяны миний үзүүлсэн шиг ийм олон сонирхолтой хэрэглээнд үндсэн суурь болох чухал нөөц. Тэгээд ялангуяа манай сургууль дээр ирж байгаа баяртай байна. За